Smart телевизийг сонгон үзэж байгаа үзэгч танд баярлалаа. За хин бэ шууд ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаарыг танд хүргэж байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн урилгыг философийн багш судлаач Бадрагийн Санжааж ав хүргүүлсэн байгаа. За миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Танд баярлалаа. Сайхан цусч байна уу? Арай өдрийн сайхан цусч байна уу? За тэгээд өнөөдөр би энэ хин бэ ярилцлагын нэвтрүүлэгтээ анх удаа философч хүнийг судлаач хүнийг оруулж байгаа. Тэгээд бас тийм сонирхолтой үзэгчдэд таалагдсан гоё ярилцлага болох байхаа гэж бодож байгаа. Философи гэдэг чинь яг юу юм бэ? Одоо үзэгчдэд бол их тийм хол хөндий юм шиг санагддаг тийм бас тийм өнцөг байдаг тий. Та яг энгийн ойлгомжтойгоор философи гэдэг чинь яг юу юм тайлбарлах вэ? За философи гэж юу юм бэ гэдгийг бол нэг мөр тайлбарлсан одоо тайлбар байхгүй. Яг энэ гэсэн. Гэхдээ философийн талаар одоо философиг чухам аль талаас нь тодорхойлж байна вэ гэдгээр аюу олон тайлбар байна. Германы философч Карл Ясперс гэж хүн юу гэж хэлсэн. Философи гэдэг юу юм бэ гэдэг асуулт өөрөө философийн асуудал гэж хэлсэн. Тэгэхээр одоо философи гэдэг маань чухам юу вэ гэдгийг нэг мөр одоо тайлбарлсан. За энэ шүү гэсэн тийм тодорхойлт байхгүй. Гэхдээ би зүгээр яг энгийн одоо үзэгчдэд ойлгомжтойгоор тайлбарлахыг оролдъё. Зүгээр би философиг одоо янз бүрийн шалгуураас нь харж болно. Жишээлбэл философи одоо философийн төр зорилго чиглэлээс нь тодорхойлох юм бол би философи бол хамгийн их одоо мэдлэгийн салбаруудын тураас хамгийн амбицтай салбар гэж тодорхойлж болж байгаа. Амбицтай гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсө бүх юмд л оролцох гэдэг. Бүх юмыг л одоо бүхлээр нь л харах гэдэг байна гэсэн. Хүний одоо хүн байгаль, орчлон хорвоо, одоо хууль, дүрм, одоо физик, математик одоо оролцоогүй салбар байхгүй. Энэ үднээс бол философи бол одоо хамгийн амбицтай салбар гэж хэлж байна. Гэхдээ амбицлахтаа юу гэхээр детальны юмнуудыг одоо юу гэдэг одоо мэдрэхүүгээр авч авсан тэр туршлагуудыг барьж авахаас илүүтэй шинжлэх ухааны жишээлбэл шинжлэх ухааны зарчмуудыг нь барьж аваад энэ чухамдаа зөв ажиллаж гинэ үгүй юу? Энэ зарчмууд нь зөв буруу юу гэж яадаг. Одоо философийн нэг их анхаарал татдаг салбар бол хүний тухай асуудал юм байна. Тэгэхээр би бол одоо бас өөрөө бол Кант судлалын хүн л дээ. Кант бол юу гэсэн гэхээр одоо философи бол одоо янз бүрийн одоо орчлон ертөнц одоо космолог бүх юм ингээд судалдаг. Гэхдээ явж одоо хүнийг судалсан хамгийн дээр гэж үзсэн. Өөрөөр би гэж хинбэ гэдгийг тайлчих юм бол бид нэр өөрийгөө таньчих юм бол философийн одоо хамгийн том бололт гэж хэлсэн байна. Философч гэхээр одоо яг хүн зүгээр энгийн хүнээс илүү тийм өөрмөгцөөр өөрөөр сэтгэдэг гэсэн тийм ойлголт бас байдаг л та тий. Ер нь бол тийм бол зарчмын тийм ялгаа байхгүй яг л адилхан. Тий философи салбар болгоны мэрэгжил болгоны чи ингээд янз бүрийн салбарыг ингээд амбицтай гэж яриад шүү дээ. Өөрөөр салбар болгонд орж ингэж харддаг тий. Тэгэхээр ер нь бас сэтгэлгээ мэдрэмж бас арай тийм өөр байдаг. За яг ер нь бол би бол харин ч илүү философи бол харин их төвч хардаг гэж бодож байгаа байхгүй. Бусад шинжлэх ухаанууд жишээлбэл физик бол өөрийнх нь физикийн талаас нь математик бол одоо тэр бүтц тогтцын талаас нь одоо юу гэдэг юм тийм ээ. Одоо биолог бол одоо тэр амьд биеийн одоо молекул эсийн талаас нь ч гэдэг юм ингэж жинхэнэ өөрийнхөө өнцгөөс харах гэж оролдог ертөнцийг. Философи болохоор бүгдийг харах гэж оролдог учраас бүхлээр нь харах гэж оролдог учраас харин төвч байр сууриас олж хардаг юм байна гэж бодож байгаа. Харин ч бол одоо аль нэг өнцгөөс нь харахыг хамгийн хүсдэг салбар бол мэдлэгийн салбар бол философи байна. Мэргэжил болгон бол яг тухайн хүндээ эзэндээ бол нэг тийм эерэг сөрөг талтай тийм хоёр талтай байдаг шүү дээ. Миний мэргэжил ч гэсэн давуу талтай байдаг. Бас сөрөг тал нь юм гээд. Философч хүний хувьд таны мэргэжил ер нь тийм эерэг сөрөг ямар талтай байдаг? За ер нь бол одоо баруунд бол жишээлбэл 2500 жилийн өмнөөс эхэлж философч гэсэн одоо том философч гэсэн гэдэг маань одоо философийн номнууд гарч ирсэн гэсэн үг шүү дээ. Зэгцтэй системтэй номнууд одоо эхэлсэн. Тэр үеэс эхлээл одоо философч хүн бол философчийн мэргэжил бол хамгийн одоо мөнгө олох шансгүй мэргэжил гэж тодорхойлогдсон байна. Тийм. Философч нар бол одоо яагаад одоо мэдгүй одоо үеийн үед одоо философч нарыг зүгээр одоо эдгээр бол одоо нэг тийм айгүй их бясалгасан, айгүй их том ярьсан, айгүй их амбицлсан тийм асуудал гэж боддог л та. Одоо ч гэсэн ер нь тэр юу бол хандлага бол байсаар байгаа. Манайд ч тэр
ер нь барууны өндөр хөгжилтэй орнууд философор сурч ийн гэхээр за чиж баг одоо хоол олж иж чадахгүй юм байна да гэсэн. Гэхдээ философийн сайхан тал бас байгаа. Философи бол хүнийг одоо ухаантай гэх юм уу, мэдлэгтэй, ухамсартай гэх юм уу, одоо боловсралтай болох. За боловсрал гэж хэлээ л да. Боловсралтай бол хамгийн дөцсөн юм байна. Хамгийн дөцсөн. Би бол тэгж ойлгодог. Яагаад гэх юм бол философи өөрөө түр хэлсэн шүү дээ. Амбицтай. Бүх юмыг л одоо сонирхож судалдаг. Дандаа яагаад гэдэг асуултыг тасралтгүй тавьдаг гэдэг утгаараа философийн одоо тэр гаргаж тавьсан асуудлууд одоо тэр хамарч байгаа хүрээ энэ их өргөн болохоор философиг одоо сонирхсон заавал одоо философи сурах албагүй шүү дээ. Философи ангид зүгээр философиг сонирхдаг одоо хүмүүсийн хувьд бол боловсрал эзэмших хамгийн дөд бөгөөд хамгийн зөв зам гэж би одоо зөвлөх байна. Тийм. Энэ сайхан байдаг. Салбар болгон руу ингээд өнгөж ороод байдаг тийм ээ, амбицтай гэж байгаа. Тэгээ би яг за энэ ярилцлагын нэвтрүүлэг дээр би ямар ч зочноос асууж байгаагүй нэг асуултыг асуумаар санагдлаа л да. Ягаад гэвэл салбар болгон руу л орж байгаа юм чинь хайр сэтгэлийг яг тайлбарлаж хайр сэтгэл гэж одоо яг өнөөдөр өнгөнөөс ийм бай одоо нэг мөнгөний хайр дурлал байна гэж юм. Ер нь ингээд заавал хайр сэтгэлтэй байж хүмүүс чи одоо заавал хайр сэтгэлтэй байх хэрэгтэй юм уу ер нь? За философийн одоо бас нэг сонирхдаг салбар хүн гэж би хэлсэн. Ер нь одоо ялангуяа Кант бол одоо философиг хүнийг судлах хэрэгтэй. Тэр дундаа хүний оюун ухаан, хүний ухамсар яаж ажилладаг юм бэ гэдгийг мэдчих юм бол бид нэр одоо бүх юмсын утга учирыг тайлж болно гэж хэлсэн. Тэгэхээр тэр хүртэл хүмүүс гадаад ертөнцийг ингээд тайлбарлаа явж байсан. Кант ямар асуудал гэхгүй бид нэр гаднаад ертөнцийг одоо би бусыг тайлбарлаад яваад их юм гэтэл хүн чинь өөрийнх нь одоо бидний одоо орчин үеийн хэлээр компьютерийн IT-ийн хэлээр бол одоо софтвер гэж байна шүү дээ. Хүн өөртөө тэр оюун ухаан буюу софтверийг нэг судлаад үзээч. Тэрийг тестлээд үзээч. Энэ яг алдаатай ажилт юм алдаагүй ажилт юм уу тийм. Тэгэхээр тэрийг тестлэх гэж оролцсон. Яг үүнтэй адилхан Эрих Фром гэж хүн философч энэ хайр сэтгэлийн тухай авч үзсэн байдаг. Эрих Фром бол өөрөө лам байсан. Католик лам гэхдээ өөрөө энэ одоо энэ тэрэндээ ч тэр өн хайрын тухай асуудал. Одоо тэр бурхныг хайрлах, бусдыг хайрлах. Тэр энэ ерөөсөө хайр гэж юу юм бэ гэдгийг судалсан хүн юм байна. За Эрих Фромын нэг сайхан номнууд бол сая одоо тэр тэг юу гэж тайлбарласан бэ гэсэн. Хайр гэдэг бол одоо ерөөсөө л хүнд өөрт нь байдаг өгөгдмөл зүйл. Ямар ч хүнд байдаг өгөгдмөл зүйл. Тий. Тэр хайрын мэдрэмжгүй хүн битэл адуусч бас байхгүй. Тийм ээ. Тэр энэ байглаас өгөгдсөн өгөгдөл хайр бол. Тий. Өөрөөр хэлбэл бусдыг одоо хайрлах, инрэх одоо тэр өгөгдөл нь байхгүй. Тий. Тэгэхээр хайр бол ерөөсөө байглаас өгөгдсөн тэр зүйл юм аа гэж хэлж байна. За хүн дээр бол адгуустаар бол мэдээж хайр сэтгэл гэдэг тухай бас хайр сэтгэл гэдэг нь өөрөөр хэлбэл одоо тийм мэдрэмж бол байгаа. Одоо бид нар ажилладаг шүү дээ. Одоо өөрийнх нь үр төлөө хайрладаг хайр тийм ээ. За сүргэн одоо хайрлж хамгаалдаг одоо жишээлбэл сүргээ ахлагч, азрагч гэдэг юм. Тэгэхээр хүний хувьд бол арай онцлогтой, арай хөндөр хүчсэн л гэж хэлж байна л доо хайр тэр мэдрэмж. Ер нь адгуусны мэдрэмжүүд хайр ч бас. Ярьж чаддгүй яг ийм хэмжээнд нийгэм шагуулгаас магадгүй хүнээс илүү оюун ухаантай адгуус бас байдаг болов гэж бод. Тийм бид нэр тэрийг бас сайн мэдэхгүй шүү дээ. Тэр нэгээг байгаа тийм бид одоо тэр хүний дотор одоо юу гэдэг одоо адуусны тэр сэтгэхүй тэр мэдрэх хэмжээнд орж чадаагүй болох гэж байна. За өнөөдөр нийгэм улс төрийн хөнгөийг философч хүний үүднээс ер нь яаж харж байна? Ямар шүү байна өнөөдрийн нийгмийн хөнгө ер нь? За ер нь тэгэл нэг философч хүний үүднээс ихээс илүү ер нь өдөр тутмын амьдралаас л харж байна. За иргэн хүний үүднээс тэгвэл. Гэтэ иргэн чинь бас нөгөө философч хүн судлаач хүн багш хүн болохоор бас та надаас арай онцлогтой өөр харж яаж магадгүй гэж бодод байна. За иргэний өнөөдөр нийгмийн хөнгө ямар та хүсэж байгаа нийгэмд амьдарч байна. Би бол хүсэж байгаа нийгэмд амьдрахгүй байгаа. Тий хүн тэгээ ямар нийгэмд амьдрахыг хүсэж байгаа та тэгээд. Би танд нэг жижигхэн тодорхойлт хэлээ хэлж л да. Жишээлбэл хүн бол ерөөсөө л гурван л юмны зогцсон байна. Би сэтгэл, оюун ухаан. Миний бие байж гин, сэтгэл зүрх байж гин, оюун ухаан, тийм ээ. Тэгэхээр хүн ямар үе жаргалтай байдгийг хэр бие ирвэл сэтгэл нь одоо тайван,
оюун ухаан саруул байж ээж хүн аж жаргалтай байдаг. Тэгэхээр За би чинь 50 байна уу? миний би одоогоор бол 50 байна. Тий. Эрүүл байна. Тий. оюун ухаан шиг оюун ухаан бол сайхан ажиллаж байна. Тэгэхээр одоо яг энэ моментод би ад жаргалтай л байна гэсэн үг тий. Тэгэхээр бид нар энэ нийгэмд одоо жишээлбэл өглөө босвол та дээр ч юм уу одоо хин нэг автобусанд суугаад явна, эсвэл машинтаа явна, төвөгжрэл одоо тий гэл эхэлдэг шүү дээ. Хүнийг дандаа гомдуулсан тий. Ямар их цагийг бид нэр төвөгжрэлд авчихна. Ямар хайрын цаг вэ? Зөвхөн машин дотор тий. Айгуу тэгэл хүн стресс чинь бүтээмж гаргах одоо цагаа тий. Тэр чинь айгуу гоё юм зарцуулах боломжтой тэр цагуудаа бид нэр алдчихж байгаа байхгүй. Хүний нас чинь хэд үлдээд тий. Тэгэхэд бид нэр төгжрээнд ороод хамаг юм алдчихж байгаа. Хүн стресстгүй бухимдахгүй байхаа аргагүй болчих. За тэгэл та нэг эмнэлэгт очиод үзүүл. Тэр шинжилгээ хийгээд тэр энэ лабораторид очив. Ерөөсөө тэр эмнэлэг гэдэг бол бүр аимшигтай үйлчлэгээтэй болсон. Тэгэл очихоор нөгөө тэдэн төгрөг, имра 300 мянга. Нөгөө мөнгө байхгүй яах вэ? Мөнгөтэй бол одоо яах вэ? Хэдэн төгрөг. Мөнгөгүй бол яах вэ? Мөнгөгүй зөндөө хүмүүс байгаа шүү дээ. За тэгэл одоо сургууль соёл байна. Тэрнээс чинь болоо шинжилгээ өгч чадахгүй зөндөө олон хүмүүс. Гэхдээ тэрнээс болоо зөндөө хүн өгч шүү. Тий. Мөнгө өгөөгөөсөө болоод ийм юмнаас болоод хичнээн хүн нас урж байгаа гэж байна. Одоо энэ замын цагдаа энэ одоо замын энэ зам тээврийн ослоос бол хичнээн хүн нас урж байна гэж байна. Тэгэхээр чинь бид нэр тэр ад жаргалт хүн болгоны ганцхан энэ дэлхий дээр байгаа 6 тэрбум хүмүүс хүнийг нэг юм л нэгтгэдэг байхгүй юу? Ад жаргалтай байх тухай. Ад жаргалтай л байх юмс гэж хүн болгон боддог. Бүгд л тэр лөө зорж байгаа. Бүгд л тэр төлөөл зорж. Ад жаргалтай байх нь өөр замаар л матсаж байгаа тий. Тийм бид нэр гэтэл энэ боломжийг энэ төр засагч олох хэрэгтэй байхгүй юу? Олгож байна. Хүн болгон ад жаргалтай байх боломжийг хамгийн одоо максимал байдлаар олох хэрэгтэй. Олохгүй шүү дээ. Яаж олох юм? Нэг төрийн байгууллагад очихоор хүн суртал гаргаад байдаг. Нэг эмнэлэгт очихоор мөнгө нэхэд байдаг. Нэг сургуульд хүүхдээ өгөхөөр одоо яадаг одоо юу гэдэг одоо сургуулийн асуудал бас байна. Олигтой сургууль олдохгүй байна. Гэх мэтлэн ингээл хүнийг ад жаргалтай байлгахгүй тулд ажиллаж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй зэрэгцээ. Яагаад ийм болчиход өгвөл? Тэгвэл яагаад энэ ад жаргалтай амьдрах тэр боломж нөхцөл. Энд бол маш олон шалтгаан байгаа. Зүгээр энэ бол харьцангуй. Зүгээр цаг хугацааны том одоо цаг хугацааны орон зайд авч үзэх юм бол нэг юу болж байна. За дэлхийн нийтээр нь авч үзэж болж байна. За зөвхөн энэ Монголдоо гэж авч үзэж байна. За миний хувьд бол бид нар бол ад жаргалтай байх боломж бүрэн байх. Бид нарт одоо дутагдах ачахдах юм ч байхгүй шүү дээ. Ямар их байгалийн баялаг, маал сүрэг, шимтэй хөрс хүн байна. Зөвхөн хүн байна. Хятад чиг хэдэн тэр бүм хүн амтай. Хятад чиг хэдэн тэр бүм хүн амтай. Тэгээд одоо бүх газар нь баг Вашингтон дэвэр дээр хүртэл тариа тарьж амьдэрдэг юм биш үү тийм байна. Энд бол бүх боломж нь байна. Сингапур хэд л одоо энэ ус байна шүү дээ. Энийг Малайзаас импортлж авдаг шүү дээ. Нөөц баялаг нь 0. Зүгээр л 0. Тэгэхэд тэнд дэлхийд дээр Малайз одоо Сингапурын хүний хөгжлөр бол хамгийн дээгүүр шүү дээ. Топ. Тэгээд тэр ямар ч нөөц баялаг байхгүй газар хүмүүс тийм сайхан амьдраад тэр улс орн тийм одоо хөрөнгөтэй чинээтэй байгаад болоод байх яагаад болохгүй. Манайх яагаад болохгүй. Яагаад болохгүй гэхээр төр засагт байгаа улсууд энэ талаар бодохгүй. Зөвхөн өөрийнхөө бодоод зөвхөн л одоо би яаж баяжчих уу, яаж хөлжих уу, хаанаас хэдэн төгрөг олчих уу. Тэрээс цаадахгүй, ханахгүй. Бие засаад гэрээ засаад төрөө зас гэж үг байдаг штэ. Төрд орчоод шууд төр засах тухай ярьж ягаад тэгээд тэнд орчоод гэрээ засаад авчий гэсэн тийм хандлага бий болсон. Тэрнээс болоод төрийг хямраагаад байгаа. Бас нэг одоо наад чинь үндсэндээ юу л дээ. Одоо тэр төрд орох одоо шат дарааллын тухай асуудал юм байна. Ер нь юм хизээ төрд орж болох юм гэсэн л асуудал. За наривчлах юм бол насны л асуудал шүү дээ. Ер нь бол хүн одоо 25 настай хүн чинь ус төр хийгээд явах нас биш шүү дээ. Ер нь 25 насны дээр хүн зарим нь хайр сэтгэлтэй ч уучраагүй гэр бүл зохиогоогүй байдаг шүү дээ. Гэтэл 25 наснаас эхлээл төрд ороод тэгэл нөгөө бие засна гэдэг чинь бие боловсруулах хэлж байгаа. Өөрийнхөө алдааг олж боловсруулах ямар ч боломжгүй 25 настай хүүхэд гүйж орох гэдэг байгаа байхгүй төрд.
Тэгээ бид буруудгаагүй л дээ хүн болгоод тэгш хэрэгтэй. Тэгэхээр одоо бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Жишээлбэл одоо энэ манай Зэдэнбал даргаыг бид нар шаавч бол 24 наснда сангийн яамны сайд тэгээд одоо сайд нарын зөвлөлд одоо ерөнхий сайдын орлогч тийм ээ намын төв хороны дарга. За энэ хүн бол бүр бахаасаа бэлтгэгдээд төрд одоо ажиллах одоо мэдлэг чадварыг эзэмшүүлээд ингээд аваатарсан. За ийм хүн бол болж байна. За тэрийг тэгэнгүүт одоо чоо болсон маршал чоо болсон одоо хажууд аваад тэрийг одоо төрийн одоо тэр хүн болох бүх юм хажууд нь ингээд харж агаад. За ийм тохиолдол байж болно үүсэхгүй. Гэтэл одоогийн харж байгаагаар бол зүгээр яагаад ч хөл нэг тийм гүйж ороод тэг өөрөөч боловсроогүй. За зарим нь баг гэрүүлж байхгүй. Тэгээ манайхан ингэдэм нэг юм сонирхолтой юм. Энэ гэрээ засцсан ухаандаа баяжцсан гэж хэлж байгаа байхгүй. Мөнгөтэй болцсон. Одоо бол энэ улс төрд ороход болно. Тэр мөнгө яаж мөнгө олсон бэ гэдэг нэг сонирхолтой. Тэр энэ юусэн асуудаггүй. Тэр чинь хулгай хийгээд баяжсан байж луур хийгээд баяжсан байж. Төрөөс тендер дээр буруу замаар асар их баян ээж аваасаа өв залгамжлаад өөрөө ямар нэгэн баялаг бүтээлгүйгээр ч юм өөрөө ямар тэрийг нэг хэлбэр төдий эд баялаг эд баялагаар нь дүгнээд одоо энэ хүн бол улс төрийг болцоон гэдэг. Одоо юу гэдэг нэг жип унаад ч юм уу эсвэл одоо юу гэдэг нэг хаусанд амьдраад ч юм уу ингээл сүнгэнэл байвал энэ одоо гэрээ засчихлаа гэж ойлгоод байдаг. Тэрний цаана энэ хөрчин яасан? Яаж хөдөлмөрсөн? Тий. Ямар юм хийсэн? Ямар юм бүтээсэн гэдэг. Энийг нь асуудгүй их сонирхолтой. Тэгэхээр бид нар бол одоо ухаантай ийм өвөг дээдстэй гэдэл одоо дуу шүлгэн дээр өөрийнхөө өвөг дээдсээр бол монголчууд их бахархдаг. Тэднийг магтдаг тий. А яг тийм хүмүүсийн залгамж халаа болсон залуучууд өнөөдөр ухамсар сэтгэлгээний төвшин ер нь яг ямар байна гэж харж байна. Мадаггүй манай өвөг дээдс бол асар их хонтоосууд байсан. Тийм биднэрт бол ийм философик хүмүүс байсан магадгүй тийм. Гэхдээ асар философик улсууд ийм их сайхан баялаг. Учиргүй Гүнс Кант гэдэг энэ улсууд дэлхийд бол ягаагүй ч гэсэн. Яг хоо тэднэр болохоор нөгөө архилж байгаа аж ахуй байгалийн байдлаас хамаарал аж ахуйгаа сонгоно шүү дээ. Тэгэхээр тэд нар бол нөгөө суурьшмал хотын соёл нь харьцахгүй төрүүлээд эхэлсэн учраас философийн номнууд л бичсэн байхгүй. Бид манай өвөг дээдс бол тийм ном бичих боломжтой байхгүй. Аль болохоор одоо цомхон нүүж явхад амархан ийм л одоо малаа дагаал нүүх ёстой хүн шүү дээ. Тэгэхээр тэр хүн чинь нэг ном чирээд яваад ах бас хэцүү шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ юунаасаа болоод манай өвөг дээдс бол яг ном үлдээгээгүй. Гэхдээ ухаантай байсан учраас биднэрт ямар их сайхан том нутаг, ямар их сайхан баялаг, ямар их гоё юм үлдээ. Монголч их гоё шүү дээ. Хойно өвсгөл, сайхан тайга, урдалтай гоё юутай, эсэн говь, сайхан говь. Энэ талдаа мингийн талуудаа сайхан том талуудаа, баруун талдаа өндөр зүрлэг бол гिचнээ сайхан. Яг л захиалцсан юм шиг. Ийм гоё юм үлдээсэн ард түмэн өвөг дээдс одоо тэнийг ухаангүй байсан гэж хэлэх аргагүй. Тий хаа байгаа дээр хүннүүгийн төр тусаас эхлээл газар бол улсын одоо оршин тогтнох үндэс гэж байгаа. Тэгэл тэрнээс хойш Монголын одоо төрийн бүх байлдан дагуултууд газар нутгаа тэлэх хэмжээнд л тэрний төлөөл дайтаж явж байсан байгаа байхгүй. Тэр бүх ард түмэн газар нутгаа тэлний өвөр хөвгтэй. Тийм ухаантай үлдээл гэж бодож байгаа. Тий. Тэгэхээр залуучууд өнөөдөр ямар юм? Залуучдын сэтгэл. За би бол залуучууд гэж бас яг нэг зөвхөн залуучдын тухай ярмаар хүн. Ерөөсөө нийгмийн одоо сэтгэлгээ одоо сэтгэж байгаа байдал ерөөсөө нийгмийн одоо хандлага, ухамсар, нийгмийн ухамсар гэж би хож одоо Маркс Ленинист философтер ярьдаг байсан л та. Нийгмийн ухамсар гэж бас их зөв том одоо нэрлсэн. Нийгмийн ухамсарын хувьд бол яг хэвдээ харьцангуй бас. За бүр нөгөө чукчаануудын хажууд гэх юм уу одоо тэр Африкийн тэр отгон омгийн улсууд хажууд мэдээж хэрэг манайх бол одоо харьцахгүй дээр л. А гэтэл яг жинхэнэ одоо хөгжсөн өндөр түвшинд хүрсэн хөгжлөө орнуудын за байг гэхэд одоо юу гэдэг нь хятадтай харьцуулъя л дээ. Хятад хүний ухамсар сэтгэлгээний түвшинтэй харьцуулж байна тийм үү? Тийм нийгмийн ухамсартай харьцуулах юм бол манайх муу. Тийм. Нэг бол одоо янз бүрийн газар бид нар харж болдог шүү дээ. Хятад одоо нийтийн нийгэмч сэтгэлгээ аягүй сайн байхгүй. Жишээлбэл бид нар ингэдэж менежмент одоо 8 жил ярьж бид нар гээд менежмент зах дээр гэдэг үл ямар зах дээр үл тэрэн дээр байж хахаар хят түүнийг зодохоор нөгөө дүлэн буужчоод нөгөө хүнлүүжин дайраад болиулчихдаг. А манайхан болохоор зодуулаад хараад байдаг. Тийм яг цөөгүүлээ байж байгаа. Тэр чинь энэ ухамсар нь ямар хуваа хичээх тийм хандлага бол тийм хуваа хичээх бол бүрээсээ улсын үзэн суртал болцсон.
хувиа хичээгээд. Хоорондоо өрсөлдөд идэв. Тий. Чи ерөөсөө л хувиа хичээ. Уг нь бол миний орчинд тогтнох вэ? Одоо миний орчинд тогтнох вэ? Чиний орчинд тогтнох уу? Тэрний орчинд тогтнох уу? Тэднээс хамаардаг байхгүй. Хүн өөртөөгөө л өрсөлдөж амжих хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгвэл хувь хүнтэй хоорондоо өрсөлдөд байхаар чинь тэгээд хоорондоо дайсагнаад ингээд явахаас яах вэ тийм. Нийтийн эрх ашиг гэдгийг бид нэр ерөөсөө одоорч ойлгохгүй байна. Жишээлбэл одоо ингээд гудамжинд явж байхад хоёр хүн зодтолдож байна. Нэг том биетэй хүн одоо нэг муу жижигхэн хүүхдийг дээрлээд ингээд зодж байгаа. Тэр хажуугаар дугаа гараа авчиж байгаа. Явчих гэж одоо тийм тохиолдол бай гэж бодол. Уг нь бол тэр хүн хумсартай хүн бол та бойл яаж байгаа. Одоо энийг тасланцхан цагдаа дуудах юм ийм үйлдэл. Өөрөөр хэлбэл энэ хүнийг зодуулж байгаа хүн чинь маргааш чи байж магадгүй шүү гэж боддог байхгүй. Би өнөөдөр л намайг зодоогүй бол хамаагүйгээд тэр нөхрийг гар авчиж байгаа байхгүй. Өөрөө хувь хүний оролцоо нийгмийн хандлагыг өөрчлөхөд бол чухал бас ач холбогдолтой гэдгийг бас ойлгохгүй байгаа шүү дээ. Тийм гудамжинд тасаад унчихсан хүн байгаа хажуугаар нэг л яваад идэх хүмүүс. Одоо яг тэр тохиолдол бол хэцүү л дээ. Тэнд өөрөөр хэлбэл тэр гудамжинд унцсан хүнийг дайсгалсан хүн бас байхгүй. Яг шууд дайсагнаад байгаа хүн байхгүй. Би тийм учраас нэг хоёр хүний зодолж байгаа. Тэр хүнийг бол яаж чадахгүй байгаа. Гэхдээ тэр хүн ингэж болохгүй гэдгийг одоо бас санаа онлоо хэлэх хэрэгтэй. Энэ яагаад энэ хүн өнөөдөр ингэ гудамжинд хэвтэж байна? Энэ одоо өнөхөр төр засаг гэж байт юм бол энэ хүн нохоо шиг одоо зүгээр л амтэн шиг л байна шүү дээ. Өмгөөлж хамгаалах хинч байхгүй. Харь үзэх эзэнгүү. Бид нэр яагаад нэгийг гудамжинд хэвтэж байгаа. Энэ яаж яана? Өнөөдөр би яг гудамжинд хэвтээг гэж маргааш миний хүүхэд яг энэ шиг гудамжинд хэвтэж юм л. Энийг л болиулах хэрэгтэй. Энийг яагаад гэдэг асуулт тавих хэрэгтэй. Энийг болиулах ямар арга зам байна гэдгийг бодох хэрэгтэй. Энэний төлөө дуурах хэрэгтэй. Мэдлэг бол залуучуудын хувьд бол одоо яг хамгийн чухал хэрэгцээ мөн үү? Заавал одоо ингээл энэ олон ихтэй сургуулиудад өндөр төлбөртэй ингээл та бол одоо багш хүн те. Зөндөл олон оюутнууд одоо ингээл эцэг их нь бас чардааж байгаа л хичээж байгаа л сургаж байгаа штэ тий. Сайхан амьдруулах гал яг сайхан амьдрахад хамгийн чухал хэрэгцээ ер нь гарцаагүй мөн. Мэдлэг бол бид рүү хэлсэн штэ. Хуулийн зорилго хүн аз жаргалтай байхыг хүсдэг. Тийм үү? Мэдлэг боловсрол за юу гэдэг албан тушаал юу гэдэг одоо тэр юм чинь зөвхөн тэр зорилгодоо хүрэх хэрэгсэл нь багхгүй арга зам. Тэгэхээр мэдлэг бол туйлын зорилго бол биш. Тэгтээ мэдлэггүйгээр аз жаргалтай. Бид түрүү ярьсан тийм хүн бол оюун ухаан сэтгэл санаа бие махбод юм. Нэгдэл гэж. Оюун ухаан сарвал сайхан ажиллаж байна. Би эрүүл сарвал байхын тулд мэдлэг чинь хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл оюун ухааныг машин гэж бодъё л да. Бензингүй машин явах уу? Тэр мэдлэг чинь тэр бензин байхгүй. Бензин хийж тэр машин хөдөлгүүр нь ажиллана шүү дээ. Юу ч мэддгүй хүн бол тэр хөдөлгүүр ажиллахгүй л гэсэн үг. Тэр мэдлэг бол үнэхээр хэрэгцээтэй зүйл, гэхдээ мэдлэг бол бидний туйлын зорилго биш. Тий. За яг мэдлэг гэдэг дээр сургуулаад тасаа. Одоо өнөөдөр улс төрийн тухай мэдлэггүй ойлголтгүй хүмүүс төрд улсын хуралд нэр дэвшгээд байна гэдэг нэг тийм хандлага одоо интернет сошиал ертөнцөөр хилцүүлэг болоод ингээл яваад байна л да. За одоо жишээлбэл зөв яг энгийн чи яваад дуучтан дуугаад барилддаг нь барилдаад явж иж болдгоо юм уу? Энэ төрийг чи бас сайн мууч гэсэн энэ мэдлэгтэй туршлагатай нэг тийм тодорхой хэмжээнд бэлтгэж байгаа хүмүүс удирдмаар байна гэсэн нэг тийм хандлага гарч байгаа. За энэ дээр та юу ямар бодолтой байдаг? За би бол энэ байр суурьтай нийлдэх үү. Яагаад гэх юм бол бид нэр тэр хүн биднэртэй л адилхан хүн. Тэр хүнд толгой байна. Сэтгэл байна. Бие байна. Тийм үү бидний тэр үндсэн хуулиар бол эрхийг нь олгочихсон тийм сонгосон. Тэр чинь бүгд эрх тэгш оролцох хэрэгтэй шүү дээ. Яагаад болохгүй гэж. Харин зүгээр бэлэн биш вэ? Тий. Одоо тэр хүн үнэхэрийн одоо улс төрийн үйл ажиллагаа хийх одоо эсвэл улс төрийн одоо хүсэл зориг өөрөөр хэлбэл улс төрийн хүсэл зориг гэдэг маань тэр хүмүүс туслах, ерөөсөө улс төр чи өөрөө хүмүүс туслах хамгийн дөт зам байхгүй. Улс төр чи нэг зөв шийдвэр хэдэн сая хүнд амьдралыг хөнгөмжилдэг байхгүй. Ийм одоо гоё ажил уг нь бол. Одоо даанч одоо нөгөө манай нөхдүүд чинь хулгай хийгээд тудлаа хэлсээр хагаад энэ улс төр гэдгийг одоо бүр орчлонгийн хамгийн муухай хүн одоо ийм болгоо хийчих. Тэр улс төр дуулдаг, бүжиглдэг одоо тэр хүмүүс байх боломжтой.
Би бол бүрэн хүлэн зөвшөөрдөг. Тэрнээс би айдаггүй. Хамгийн гол тэр хүн худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, шударгал байх хэрэгтэй. Хамгийн бас нэг гол зэрэг. Тэгээд тэр мэдлэгийг чинь хүн аяанда олж авч болно шүү дээ. Жишээлбэл хуучин бид нэр тогтолцооны үед ардын хурлын депутатууд хойнчин, ажилчин, одоо эрэмблийн үйлдвэрийн хүн гахаачин тийм үү төлөөллөөс тийм энэ чинь зүгээр нэг юм юу биш шүү дээ. Зохиомл одоо нэг арчилсан юм шиг харагдах гэж байгаа гэж л хүмлээд тэр чинь бодлоготой зүйл байхгүй. Амьдралаас яг амьдрал дээр тэр ажилчин хүний зовлон, тэр хөдөө байгаа малчин хүний зовлон бэрхшээл. Энэ юмнууд чинь тэднэр л энд улсын эрх барих дээд байгууллага руу очиж төлөөлөл болж тэр проблемууд чи ярьдаг байхгүй юу? Тэгээд энд ингээд байна. Та нарын одоо гаргах гэж байгаа шийдвэрт одоо энэ яг энэ хүн манай салбар дээр ингэж нөлөөлөл. Дорж балдан цэцгээгийн амьдралд нөлөөлөх юм уу үгүй юм уу? Гэдэг асуудлыг тавьдаг тэр том юм одоо механизм байсан байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо тэрийг тасарсан шүү дээ. Бодит ард түмний амьдралаас тасархай холдсон хүмүүсийг одоо бол тийм. Одоо бол нэг тал төр, нэр тал төр одоо улс төрчд шүү дээ, тийм ээ? Төр гэдэг чинь одоо үндсэндээ тийм. Одоо гарт баригдах байхгүй тий. Тэ тэр нэг талд улс төрч, нөгөө талд ард түмэн гэсэн ийм л ял. Энэ талд ямар ч холбоо байхгүй. Энэ хоёр чинь байнгын холбоо харилцаатай байх ёстой шүү дээ. Ямар ч холбоогүй. Тэгэл нэг 4 жил болохоор ингээл нөгөө төрн гүйж ирэл нөгөө ард түмний чинь би чамд хайртай шүү, сайн шүү, чамайг сайхан болгоно шүү гэл нэг нүүрс өгөөл, нэг 20 цаас өгөөл. Тэгэл нөгөөдөл нь одоо зарим нь зайлуулаад үнээр амьдрах хэрэгэнд нэг нүүрс өгсөн. За нэг нүүрс ядаж өгсөн юм да гэл санал өгчдөг. Тэр буруудах юм байхгүй шүү дээ чаавас. Яг үнээр ядарсан юм чи. Яг гоо ядарч исэн ядуу байна л гэдэг. Тэгтэл өнөөдөр талхаа талалж авах хэмжээнд бол бас ядарч байгаагүй шүү дээ тий. Үнэхээр ард түмэн бас туйлдж байна л да. Гэхдээ үнэхээр амар. Тэрийг би бүр бодохоос одоо манай ээж тэр толгойд амьдртیں۔ Тэгээд очиод ингээл харахаар амар штий. Тэгэл тэр нэг авч байгаа гарамлал, тэг 9 төсөчийн гарамлал тий. Үнэхээр хэцүү. Тэрийг бол бүр бодохоос амар. За энэ нөгөө том яг энэ бодит амьдралыг мэдэхгүйгээр том одоо компани захирлууд, бизнесүүд хөрөнгөтэй хүмүүс одоо төрд ороод байдаг тийм ээ. Ер нь мөнгө одоо иргэдийн эрх ашигаас илүү хүчтэй байх шиг байна да тий. Мөнгө гэдэг зүйл. Би бол том компани захирал орчлоо ч гэдэг юм уу. Энэ их хурл энэ том тэртээ дэргүүл одоо зөндөө олон улс төрийн намууд байдаг. Тэгэхээр энэ хоёр том нам дундаас л тэртээ дэргүү одоо төр барих хүмүүс одоо ер нь ихэнх дийлхийг сонгогдсон шүү дээ. Энэ хоёр том нам чинь өөрөө улсын хурал дээр дэвших хүн доотлол нь 50 сая, 100 сая, 150 сая гэдэг өндөр босгод тавьчихаар зүгээр энгийн ард ирээд өөрөө чи яриад байгаа тэнд төлөөлөл орж ирэх ямар ч боломжгүй. Нөгөөдүүд нь би даан гэж нэг цэвэл тийм зайл хідэн төгрөгөөр шатаал тэгэл ундаг. Тэгэл ийшээ босхын өөрөө тийм зөвхөн мөнгөөр тавьчихж байгаа. Тэгэхээр ч одоо яаж 90 сар бол тогтолцоо үүсгэх. Тэгэхээр л том бизнесийн хүмүүс улс төрийн намууд өөрсдөө тэр би бизнесүүдийг бол би буруутгахгүй байгаа байхгүй юу? Яг тэр бизнес одоо улс төрд орох гээд байгаа тэр улсуудыг би ерөөс буруутгах ч одоо гүм яанда энэ гэх юм над алга. Хамгийн гол нь тэр улс төрийн нам чинь одоо улс төрийн үйл ажиллагаа явуулах цорын ганц субъект улс төрийн нам байна. Цорын ганц субъект бичлээ цорын институт маань мөнгөний шалгуур тавьчихаар одоо ингээл эн чинь ойлгомжтой шүү дээ. Үгүй одоо юу гэдэг чи хайр сэтгэл дээр мөнгөний шалгуур. За би тэдэн сая төгрөгтэй эмэгтэйтэй гэрлэнэ. Эсвэл одоо юу гэдэг. Бүх юм дээр одоо нийгэм тэр чигээр л мөнгөний шалгуур болчихлоо шүү дээ. За энийг манлайлагч нь улс төрч. Тэгэд энэ одоо нэг үг гэдэг чинь загас одоо толгооноос хөлж мууддаг гэж. Тэгэхээр энэ төр засаг өөрөө ингээд ялцарчгаар аяанда энэ нийгэм чинь ингээд ялцраад. Яг манай нийгэм бол одоо загастай жишгэд бол тийм ээ одоо төрөөсөө эхлээд одоо ялцраад муудахаар бол тийм энэ ялцрал бол одоо удаж байна л та 26 жил болж байна. Тийм 26 жилээс л дандаа буруул яваад байсан. За 26 жил гээд ярьлаа тийм үү. За ардчил гэж ярьсан үеэс шүү дээ тийм үү. За манай бидний ээж аваад ардчилсан хувьсгалыг хийсэн тэр цаг үеэс гэж ярьлаа. Ардчил гэж ер нь яг юу юм? Бид нар өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байна. За философч нүүднээс үндсэн хуулинд байгаа тэр хүмүүл иргэний ардчилсан нийгмийг зохицлоо бүтээх гэж зорилгоо шүү дээ тийм. За энэ чи яг юу гэсэн үг вэ? Энэ яг юу гэсэн үг? Та энийг тайлбарлаад байгаа.
тэр хүмүүнлэг иргэний ардчилсан гэдэг хүмүүнлэг гэдэг нь ерөөсөө хүний төлөө нэг юм гэсэн үг. Одоо хүний төлөө хинч байсан тийм үү? Одоо нүдгүү юу гэдэг одоо хүн л бол тэр хүнийг л хүний төлөө байх ёстой гэсэн үг. За иргэний гэдэг нь үндсэндээ соёлдсон гэсэн үг. Тий. Одоо бид нэр иргэнлэг иргэнлэг биш гэдэг шинжийг одоо жишээл зам тээврийн хөдөлгөөн дээр аягүй хайж гэлдэг байхгүй. Дайраал тийм ээ. Одоо нэг хүнд нэг явган гаргаад явах гэхээр л тэрийг гаргачаач тий. Тэглээгээд одоо тэр хүнээс тийм иргэн тэрийг гаргахгүй дайраад л тэгээд л одоо юу гэдэг нэг нь дохио баруун тишээ ч юм уу зүүн тишээ ирэхэл дохиогоо ингээл хөдлөхөөр бүр энийг л гаргахгүй шүү хэл ингээл сурхаал ингээл ороод. Энд чинь иргэнлэг биш уу. Тэгэхээр манад хүний төлөө нийгэм байна уу? Байхгүй. Иргэнлэг болцсон юм байна уу? Өөрөөр соёлтой иргэнлэг тийм болсон юм байна уу? Бас харагдахгүй. Яг зарим хүмүүс байгаа л да. Харцсангүй. Ардчлал гэдгийг нэг би тэн дээр нэг том их санаа зовж явдаг. Ардчлал гэдэг чинь өөрөө бидний зүгээр л ад жаргалтай байхын тулд гэх юм уу одоо зөв төр засгаа тогтоохын тулд гэх юм уу тэр зорилгын төлөө явж байгаа арга зам шүү дээ. Тэгээ ардчлал гэдэг чинь одоо юу гэдэг бүгдээрээ хилцэж байгаа л нэг шийдвэр гаргана гэсэн үг. Тэгэхээр ардчлал гэдэг бол тийм одоо бидний одоо бог зонхов гэж бурхан шүтдэг шиг тийм биш байхгүй. Зүгээр л нэг зорилгодоо хүрэх нэг арга нэг хэрэгсэл нь. Тийм. Тэгэхээр ардчлал бол одоо юу гэдэг туйлын бурхан баг шиг тийм зүйл биш. За Сингапур бол ардчлал байхгүй шүү дээ. Одоо л одоо харьцангуй гайгүй. Сингапурыг хэн босгох дарангуулаар л босгох байхгүй. Эрхчлөө гэж ярина юу юм? Эрхчлөө гэдэг юм бол яг ойлголтын хувьд бол ямар нэгэн барьергүй байх тухай. Тэг өнөөдөр та яг эрхчлөөтэй энэ нарлсан нийгэмд яг эрхчлөөг эдлээд амьдрч чадж байна уу? Үгүй. Би яг эрхчлөөг сая одоо тодорхойлолтыг хэллээ шүү дээ. Ямар нэгэн саа дотор очихгүй байхыг л эрхчлөө гэнэ, тийм үү? Гэтэл философт юу гэж одоо ярьдаг вэ гэхээр эрхчлөө болоод хайрцангуй. Өөрөөр хэлбэл ялангуяа гадаад эрхчлөө. Хүнд бас дотоод эрхчлөө байна. Ялваа нэг материалыг биет бол эрхчлөөтэй байдаггүй байхгүй. Хизээч сансрын биетүүд ч тэр. Тэд нэр тодорхой орон зайд бол эрхчлөөтэй. Тэгтээ одоо өөр материалтай одоо хавьчлах мөргөлдөх тийм процесс гардаг. Тэгэхээр философт бол хүн одоо хүний оюун ухаан бол үнэхээр эрхчлөөтэй. Би хаана одоо юу гэдэг оюун санаа бол айгүй эрхчлөөтэй байхгүй. Яг л баригдах биш. Бодит зүйл биш үү? Санаалаг зүйл. Тэгэхээр оюун ухааны эрхчлөө гэх юм уу? Эсвэл одоо сэтгэлгээний эрхчлөө гэх юм уу? Одоо тийм чөлөөтэй авах боломжтой. Та бол эрхчлөөтэй байж чадахгүй нөө өнөөдөр. Яаж чадах юм? Би хэрвээ одоо шудраг зөв гэж бодож байгаа юм хэлчих юм бол бид ад болно шүү дээ. Тий. Гэхдээ та нар яагаад тийм буруу юм хийгээд байгаа юм бэ гэвэл тэгэл одоо юу гэдэг миний надад цаад татхар болох. Ямар нэгэн байдлаар хуулиар шантаажлж боомлж байна эрхчлөө гэдэг чинь тий. Тий одоо над шиг одоо юу гэдэг тийм одоо эргэн тойрнол харъя л та сүмөр. Эрхчлөөтэй авах ямар ч боломжгүй шүү дээ. Эрхчлөө гэдэг чинь хууль зөрчин гэсэн юм уу эсвэл худлаа ярина гэсэн үг юм уу? Тийм үг биш шүү дээ. Эрхчлөө бол хязгаартай байхгүй юу? Хуулиар зохицуулж явах хэрэгтэй тий. Тэр чинь хуулиар зохицуул нийгэмд чинь тэр дүрм одоо тоглоомын дүрм гэсэн үг шүү дээ хууль гэдэг чинь. За чи ингийн шүү. Яг ингийн тохиолдолд шийдэх нь ингэсэн тохиолдолд шагнана гэдэг л юм байгаа шүү дээ. Шагнал ба шийтгэл. Тэр зарчим байхгүй. Одоо шудраг тэрний чинь гол одоо шалгуур нь шудраг байдал байхгүй. Шудраг байдал байхгүй чинь яаж хүн эрхчлөөтэй байх юм. Би буруу юм хийсэн бол шийдвэрлэл хамаагүй шүү дээ. Гэтэл би огт буруу юм хийгээгүй байжгаад яг буруу юм хийсэн хүн шиг байж үл айгүй хэцүү байхгүй. Тэр тийм тохиол зөндөө байна шүү дээ. Одоо жишээлбэл мөнх баясгалан сэтгүүлч байж байна. Офшор дансны тухай явах галтгт нь эрхчлөө тэр шууд нисэх одоо эрхийг хаачиж байгаа. Гадагшаа гарах эрх. Гинтгэн тэр өөрөө харахгүй шөнөөр ажил тарсны дараа дуудаж авчираад эргэн хэрэг үүсгэж чинь гэж байгаа. Эн чинь бол тэгээд эсвэл хуулиараа тэр хүн эрхчлөөг. Тий, одоо тэр эрх мэдлээрээ тэр эрх мэдэл чинь бол яаж үүсгэр хүний төлөө ажиллаач. Бусдын төлөө ажил. Тэгээд тэрнийхэн төлөө хэдэн төгрөг цалин ав. Гэсэн л одоо логик шүү дээ. Гэтэл тэр хүн бусдын төлөө биш
эрх мэдлэлний төлөө ажиллаж байгаа. Одоо жишээлбэл тэр цагдаагийн орондооч байсан мөдөр байцаасан хүн. За тэрний дарга нь бас хилээ биз мөнх баясгалан одоо бойл. Тий. Ямар нэг аргаар зогсоо. Тэрэнд бас нэг хүн л хилээ биз. Тий. Тий. Ингээл эрх мэдлээ өөрийнхөө зөвхөн өөрийнхөө төлөөл ашиглаж байгаа. Энд чинь эрх мэдлийг уруулан ашиглах гэдэг зүйл залт уулан байж байгаа шүү дээ. Уг нь чиний надад одоо юу гэдэг тэр хүнд ямар яагаад эрх мэдэл өгсөн юм бэ гэхээр чи хүний төлөө ажиллаа. Бус энэ одоо энэ хэдэн монголчуудаа сайхан байлгаа гэжсэн чинь нөгөө чинь баяжих, хөөлжих. Тэгээ хин нэгэн хүний даргын гар хүлээ үзүр. Тэгээд яг мэдээж тэр доор нь байгаа усууд нь хөрхий арга. Одоо нэг ажилдаа амьдралтай шүү явахын тулд хийхээс арга байхгүй шүү. Бүр ил цагаа арай л тэр мөнх баясгалан сэтгүүлчийн асуудал. Ялангуяа цаагийн байгууллага бол тэр чинь тушаалаар ажилладаг зэргийн зохион байгуулалт. Тэрийг чи бариадах гэвэл барихаас аргагүй шүү. Юу ч хэлж яагаад яаж хийж байгаа. Тэгээ шалтгаангүй барьж болохгүй. Тийм болохоор аль хаа байгаа газраас нэг шалтгаан гаргаж. Яагаад тэгээд тэр чинь янз бүрийн олдсон шүү дээ. Тий. Манай цагдаад чинь тэгдэг шүү дээ. Зүгээр тэгсэн байсан чинь гэл нэг сүрхий сенсацлаад гарч ирээл тэгэл дараа нь худлаа байжээ гэл. Угаас тэрэнд гарсан бүр технологитой болцсон. Тийм сонин технологи. Тэгэхээр эрхчлэлийн тухай Монголд бол ярих юм байхгүй. Одоо жишээлбэл өөр байна шүү дээ. Банкны өөр. Банкны өргүү зээлгүй ломбарднаас зээл авах хүн байт юм. Тийм аж ахуй нэгж байт юм. Зөв баг байхгүй дээ. Гэхдээ энэ ч одоо хүн эрхчлөлтөд байж чадахгүй өртөө хүн. Одоо би чамд нэг 5.10 төгрөг зээлцсэн. Тэнгүүд би одоо хулгай хийгээл явуулсан чи хүй чи одоо бити хулгай гэж хэлж чадахгүй. Чам тийм эрхчлөө байна. Тийм ээ. Тэгэхээр би хэрвээ одоо чи намайг ингээл зээлчлээ гэл одоо чи буруу юм хийгээд байнаг бол би өөч чи мөнгө өгөөч гэл дарамтлаа. Тэгэхээр чи эрхчлөө байхгүй. Тэгэхээр Монгол бол эрхчлөөгүй дарангуулын дэглэм байхгүй. Энэ бол амар дарангуулын дэглэм. За, улс төрийн намуудын одоо 20 сонгуульд 26 гэж тоо сонсч байсан. За, одоо энэ сонгуульд орчих юм хэд орох юм мэдгүй. Энэ олон улс төрийн намууд ер нь одоо өнөөдөр байхын хэрэг байна уу ер нь та ер нь юу гэж бодож байна? Энэ улс төрийн намуудын тухай санаа бодлоо чи сонсъё. Улс төрийн ийм олон нам Монголд хэрэггүй шүү дээ. Яагаад ийм 26 нам дотор одоо 26 юу гэдэг эн чинь угаасаа нөгөө нэг одоо нөгөө манайхан хэлдэг шүү дээ. Араамандаа жаажих гэж тийм ээ. Тэгэхээр бидний тэр хүний нөөц ресурс нам болгонд одоо нэг ерөнхий сайд хийчихэр хүн эсвэл улсын их хурлын гишүүн хийчихэр хүн эсвэл иргэдийн төлөөлөгч хийчихэр хүн хөгүүдээ нэг сумын одоо төлөөлөгч хийчихэр хүн олдох уу? Угаасаа нөөц нь байхгүй байхгүй. Тийм нөөц байхгүй. За гэт шиг байж байлаа гэхэд харин гайгүй лидерүүд олоод нэг 26 намд гятч ихтэндээ 26. Монголд бол оройсоо тийм учраас нэг чанартай нэг за хамгийн доод нь 2 дээд нь 3 нам байхад болчихж байгаа. За энэ 3 намын чирэг байна уу? Тэгэхээр Монгол цөөхөж дахиад 3 дахь за 3 дахь нам нь одоо нөгөө хоёроос засгийн эрхийг авлаа гэхэд дахиад хүн хүчний нөөц байхгүй л байна. 26 нам болоо хятадд хүртэл ихтний. Гэхдээ хятадд хүртэл нэр шүү. Тийм тэр чинь 26 тэр улс төрийн одоо ажил хийх улс төрийн тийм одоо идэвхтэй хүн олдохгүй. Их эрхчлөө гэдэлж байгаа юм шиг маргааш харин эрхчлээд байгаа юм шиг. Тэгвэл цүгэндээ эрхчлөө биш энэ чинь нөгөө замбрааг завхрал тий. Замбрааг хөдөл завхрал. Одоо юу гэдэг хүнээр ярих юм бол энэ чинь солиор л байхгүй. Солиотой хүн одоо ийм хийдэг байх гэмээр л 26 нам хэрэг байхгүй. За ингээд битэрийн ярилцлагын цагийн өндөрлөг төгөж байна. Яг өнөөдөр тантай бол одоо философч хүний багш хүний үүднээс бас сонирхолтой үзэгчдийн таалагдсан тийм ярилцлага болсон байх гэж бодож байна. Ер нь нийгмийн хандлагыг өөрчлөхөд хоёулаа бас ингээд асуудал зөндөө шүүмжил ярьлаа тий. Нийгмийн хандлагыг өөрчлөхөд хувь хүмүүс одоо яг яах ёстой вэ? Үзэгчдэд зүгээр энгийн үзэгчд хандаад сайхан үг хэлээ тэгээд нэвтрүүлгээ ойлоо өндөрлөө. Яг манай энэ ер нь бол манайхч биш л те энэ одоо энэ барууны орнд ч гэсэн чи муу явж байгаа бол чиний л буруу гэдэг юм. Одоо тэрийг шууд хэлэхгүй л те тэр ном зохиол те одоо энэ Холливуудын одуудыг ингэж байн гаргаал энэ саятан болсон энэ одоо тав угаадаг байж байгаад Мадонна одоо явуулсан гэл ийм нөгөө нэг далдаар чи сайхан амьдрал авах боломжийг өөрөө алдчих төр зэсэг буруугүй гэдэг л мессеж ингээд автоматар суулгаад байгаа.
төр засаг чи яах гэж төр засаг байдгийг хэрвээ миний төлөө ажиллах уу? Чиний төлөө ажиллах уу? Тэдний төлөө ажиллах уу? Тэр ядарсан улсуудын төлөө ажиллахгүй төр засгаар яах? Тэгэхээр хүмүүс одоо энэ төр засгаас юм шаардах хэрэгтэй, нэхэх хэрэгтэй. Та нар ажил гэж хэлэх хэрэгтэй. Ажиллах бол та нарыг болиулна гэж хэлэх хэрэгтэй. За 4 жил болоод нэг сонгуул болдог. За энэ сонгуулаар л одоо бас төртөө юм гэдгийг мэдэрдэг шүү дээ. Тэгээ төрийн түвшээдтэй юм байна гэдгийг. Тийм тэр үед л мэдэрдэг. Даа гүүж ирээл те өө тэнгуа сайн байна уу гэл нэг аяр ч юм уу нэг одоо юу гэдэг чинь нэг юм одоо бол гайг болсон баг л та. Дээр үжих зовлонтой шүү дээ. Тэгээд нэг өөрийнх нь нэг ийм аяр тэгэл одоо тэр чинь хагалжахаар хэцүү юм байл. Хүний нүүр царайтай юм одоо энэ тэнд тавихад хэцүү. Аюул төвхтэй байсан. Тэгэд энэ төр засаг чинь хүний төлөө ажиллах хэрэгтэй шүү. Миний амьдралыг өөдөнд татах хэрэгтэй шүү. Намайг ажилтаа байлгах хэрэгтэй шүү. Намайг орлоготой байлгах хэрэгтэй шүү. Миний хүүхдийг одоо сургуультай цэцэлтэй намайг өвдөхөд одоо ямар нэгэн асуудалгүй одоо эмчлээд өгчдөг байх хэрэгтэй шүү. Миний орон гэрний асуудал зүг миний асуудал шиг төр засгийн хийх хэрэгтэй асуудал. Миний ажилтаа ажилгүй байх асуудал бол төр засгийн хийх хэрэгтэй. Харин тэр боломжуудыг олгочоод тэр хүн хийхгүй бол харин тэрний ог. За нөхөр минь энд ийм газар ийм цалинтай ийм ажил чамд байна. Гэт одоо юу гэдэг дүүргийн хөдөлмөрийн хэлсэн. Ингээд хүнээ судлаад чаддаг мэдгээр нь ингээ сайхан ангилж агаад за чиний ажил энэ байна. За чин дээр ор. Гэт ингээд би ажиллахгүй гэртээ баймаар байна. Тэр хүний буруу. Тэр хүн ажиллах гад. Тэгэхээр одоо шудраг хөдөлмөрөөр амьдрах гад ингээд тэр засаг тэнд боломж гаргаж өгч чадахгүй бол төрийн буруу. Тэр боломжийг л төр олох ёстой. Тэрний төлөөл байгаа. Төрийн гэдэг юм. Чи хохин арчаагүй аригчин залах уу гэл ингээл манайх айгу муугай хэлдэг байхгүй. Монголчууд заваан залах уу арчаагүй. Монголчууд яг Солонгост очиод бүр хамгийн дээд зэргийн ажиллаж болчихдээ. Ягаад Америкт очиод хамгийн дээд зэргийн болчихдээ. Тэр чинь заваан залхууд биш шүү дээ. Тэр чинь няцааж байгаа байхгүй. Монгол хүн бол нөхцөл нь бүрдүүлээд гэх юм бол хамгийн ухаантай, хамгийн чадaltaй. Одоо Harvard одоо мундаг сургууль зөндөл улсууд байна шүү. Microsoft ажиллаж байгаа инженер өвч байж байна. Англид одоо тэр сая нэг залуу ирсэн байсан шүү дээ. Нөхцөлийг бүрдүүлээд өгөх юм бол нөхцөлийг бүрдүүлж өгөх чинь төрийн үүрэг байхгүй. Энийг хийж чадахгүй байж л тэгээд тэгэхээр одоо юу гэхээр нөхцөлийг бүрдүүлээгүй энэ 26 жил би ч гэсэн адилхан сонгогч. Миний амьдрал бидний боломжийг гаргаад өгөх юм болов уу гэж 26 жил харсан. Одоо бол надад хангалттай санагдаж байгаа. Би бол өөр сонголтыг л сонгоно. Би энэ мөө өөдгөө амт ашиг гэж болохгүй. Тэгвэл эдгээр чинь дахиад 30 жилээр суун. Толгой дээр ингээд мүлжээд амьдраа сурчиж байгаа шүү дээ. Тэгэхээр сонголтоо хийх хэрэгтэй л гэж би бодод. За ингээд энэхүү хин бэ нэвтрүүлгийн энэ үдшийн дугаар үзэгч та бүхэндээ шууд хүрлээ. Манай өнөөдрийн дугаарт философийн багш судлаач Бадрагийн Санжаажа оролцлоо. За та бүхэн ярилцах хугацаа дууссан байна. Таны цаашдаа шинэ ажил амжилт хүсье. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.